Заасан байцгаанууд дараагийн нэг зөвлөгөөгөө би холестерины тухай ярих гэж шийдлээ. Яг тэгэхээр хүмүүсийн дунд холестерины тухай ерөнхийдөө тийм сөрөг ойлголтууд байдаг. Хэрэггүй юм шиг холестерин ихсчээвэл түүнийг бууруулах ёстой. Бүр багасчээвэл сайн гэдэг ийм төөрөгдөл байгаа гэдэг. Та боддоо таны биед байгаа нийт холестериныг бид нэр 100% гэдээ аваад үзье. За тэгвэл тэрний 20% нь л таны идж байгаа тэр амьтны гаралтай өөх тосноос үүсэж байгаа, хоол хүнснээс үүсэж байгаа. Үлдсэн 80% нь болохоор таны бие өөрөө үйлдвэрлэдэг. За тухайлах юм бол таны элэг өөрөө холестериноо үйлдвэрлэдэг. Яагаад вэ гэхээр холестерин таны биед бодис солилцоонд маш чухал үүрэгтэй. Одоо жишээ нь таны тархины үйл ажиллагаа хэвээ явагдахад холестерин бол заавал оролцсон. Хэрвээ таны биед холестерин хангалттай хэмжээгээр байж чадахгүй бол таны оюуны чадвах дороод нь юмаа сайн тогтоож чадахгүй болно. За цаашлаад зөнөгрөх, Альцгеймерийн өвчлөх юм эрсдэлд орно. Дээр нь таны шин эс үүсэж байгаа. Өдөр болгон шин эс таны бие өөрөө үүсгэж байгаа. Тэгэхээр тэр үүсэж байгаа эсийг хамгаалдаг. Тэр хамгаалтын бүрхүүл нь өөрөө холестерины найрлагатай байдаг. Тэгэхээр хэрвээ та холестерин таны биед үүсэхгүй байгаад байх юм бол саяны хэлсэн шинэ эс үүсгэхийн процесс доолдно. За цаашлаад бидний дааварт асар чухал нөлөөтэй байдаг. Хэрвээ таны биед холестерин бага байх юм бол хангалттай хэмжээгээр та хоол хүнснээс авч чадахгүй, элэг холестериноо сайн нийлүүлж чадахгүй байх юм бол таны дааврууд доолдно, үүсч чадахгүй. За даавар гэхээр одоо эрэгтэйчүүдийн хувьд бол одоо хамгийн чухал тийм ээ. Эрэгтэй хүнийг эрэмгий зоригтой болгож яадаг бүх одоо тэр нөхөн үржихийн үйл ажиллагаанд нь хамгийн чухал тестостерон гэдэг даавар байгаа. Энэ даавар үүсгэхэд холестерин оролцдог. За эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ялгаагүй. Одоо нөхөн үржихийн даавар, эстроген, прогестерон гэдэг энэ даавар үүсч бий болоход холестерин бас л оролцож идэг. Дээр нь биднийг амьд үлдэхэд хамгийн чухал тэр чухал одоо процесс бол бидний стресс байгаа. Хүн бол одоо стресс үүсгүйд тэр нь богино хугацааны стрессийн тухай ярьж байна. Тэгэхээр шархаг стрессийн тухай ярихгүй нэ. Богино хугацааны стресс хүний биед үүсэж явах хэвээр. Тэгжээж хүн амьд явна. Тэгжээж хүн одоо аюулаас өөрийгөө сэргийлж идэг. Тэгэхээр энэ үед үүсдэг кортизол гэдэг даавар маань мөн адилхан холестерины тусламжтайгаар л үүсэж идэг. Тэгэхээр холестерин таны биед хэрэгтэй байгаад байгаа. Тийм учраас таны элэг холестериноо үйлдвэрлэдэг. Тэгэхээр холестериныг хүмүүс хоёр тохиолдолд хамгийн их болгоомжлоод байгаа. Нэгдүгээрх нь болохоор судасны ханд одоо холестерины ийм бөөгнөрл үүсээд тэгээд тэндээс нь цус урсаж чадахгүй ингээд зүрхэнд шигдээс тархинд цус гарна гэдэг үүднээсээ холестеринус айгаад байдаг. Гэтэл эний цаана юу явагдах вэ гэхээр хэрвээ таны судасны ханд ямар нэгэн өрөвсөл байхгүй бол цусан дотор явж байгаа холестерин хаа нэг газар цугларч хоримтлагдах нөхцөл бүрдэлдэхгүй. Тэгэхээр та судасаа өрөвсүүлээд байгаа учраас тэр гэмтсэн, шалбарсан байгаа тэр судасны хананд холестерин очиж тэглээд хоримтлагдаад судасны тэр цус урсах хэсэг нь нарийсчиж байгаа юм. Тэгэхээр та судасаа нэгдүгээрт одоо өрөвсүүлэхгүй байх тэр арга хэмжээнүүдийг авч явах хэрэгтэй байна шүү дээ. За хоёрт нь холестериноос хүмүүсийн хамгийн их айдаг тэр зүйл нь юу вэ гэхээр цөсний чулуу үүснэ гэж айдаг. За гэхдээ энэний цаана ерөнхийдөө ямар процесс явагдгийг би хэлж өгье. Тэгэхээр ер нь бол цөсөнд чулуу үүснэ гэдэг нь зөвхөн холестерин их байгаагаас болдоггүй. Тэгэхээр энэ бол цаана ийм процесс нь өөрөө хэд хэдэн үе шаттайгаар гэхдээ энэ нь тийм хурдан биш удаан хугацаанд явагдаад доголдоод үүсдэг. За тэгэхээр хамгийн гол нь таны элэгний үйл ажиллагаа элэг гэмтээд байвал элэгний үйл ажиллагаанд асуудал байх юм бол дээр нь таны өөрийн яг өдөр тутмын амьдралын хэв маягт одоо хоолтон дээр хөдөлгөөн дээр хэрвээ зохисгүй юм үйлдэлүүдийг хийгээд байх юм бол за мэдээж тэр үйлдвэрлэж байгаа холестерин нь цэснийхэн хүүдийн цугларч болно. Гэхдээ нөгөө талдаа элэг давхар бас цөсний хүчил гэдэг ямыг үйлдвэрлэж идэг. Тэгэхээр тэр цөсний хүчил нь болохоор таны тэр холестериныг жижиглээд тэгээд таны биед шингээд нарийн гидсэнд шимэгдэх хэмжээнд болтол нь жижиглж өгдөг. Гэтэл таны тэр цөсний хүчил муу ялгараад байгаа учраас таны тэр холестерин задарч чадахгүй. Ингээд цөснийхөө хүүдийн хуримтлагдаад цуглараад за тэгээд тэдгээр нь одоо бүр хоорондоо нэгдэж нийлээд тэгээд чулуу бос үүсэх юм байдалд хүрдэг.
За би сая цөсний хүчил гэдээ ярьлаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ цөсний хүчил гэдэг чинь бол таны илэгний бас үйлдвэрлэж байгаа бас л нэг л төрлийн бодис байгаа. Тэгэхээр энэ цөсний хүчил, цөсний давс таны биед өөрөө үүсч чадахгүй байна гэдг нь цаана таны биед бас шимт хижээлийн дутагдал, тухайлах юм бол амин хүчлийн дутагдлаас бас болж идэг. Тэгэхээр холестерин ихсээд байгаа нь өөрөө цөсний давс, цөсний хүчил таны биед бага ялгарч байна. Тэгэхээр тэр цөсний хүчил давс бага ялгархад юу нөлөөлдгүйхээр таны хоол хүнснээс орж ирэх шимт хижээл, уураг тийм ээ хангалттай биш байгаа тохиолдолд эдгээр нь дутагдаад тэгээд холестерин задлж чадахгүй ийм байдалд хүрээд байгаамаа. Тэгэхээр бид нэр яах ёстой байх нь, зүүн яах ёстой байх нь гэхээр тэр холестеринийг шууд бууруулах, тийм илэгний тэр холестериноо үйлдвэрлэж байгаа явцыг нь хүчээр зогсоодог тийм эм бэлтгэл уух гэхээсээ илүү өөрийнхөө тэр амьдралын хэв маяг дээрээ, хоолтон дээрээ анхаарах хэрэгтэй байх нь тийм цөсөө сайн хөөх, цөснийхөө хүчлийг үйлдвэрлэхэд нь хэрэгтэй байх тэр хоол хүнсийг авч явах хэрэгтэй байх нь шүү дээ. За тэгвэл бид нар өдөр тутамдаа иддэг хоол хүнснээс жишээ нь юг хэрэгжилж болох уу гэхээр ер нь бол цөс үйлдвэрлэлтийг дэмждэг хүнс чинь хэдэн төрлийн хүнс байгаа тийм. Нэгдүгээрт нь та тодорхой хэмжээтэй одоо өөх тос хэрэглэх ёстой. Тэгжээж таны цөс агшина. Цөсний хүйдий чи өөр агшиж чадахгүй байгаад байх юм бол хэдий таны цөсний хүчил үйлдвэрлэсэн ч гэсэндээ тэр хүйдийнээсээ цөс чинь гэцрүүгээ сулрахгүй тэндээ цуглаад байх юм байдалд хүрдэг. Тэгэхээр та цөсөө хүйдийгээ сайн агшаадаг болохын тулд яах вэ гэхээр тодорхой хэмжээгээр та хөдөлгөөн хийх ёстой. Тэгэхээр энэ хөдөлгөөн нь болохоор таны биеийг сунгалт өгсөн хөдөлгөөнөө зүгээр одоо ингэж хоёр тишээ хөдөлсөн ч болно, баруун зүүн тишээ хөдөлсөн болно. Тэгэхээр биеийн энэ булчингийн хөдөлгөөнөөр цөсний хүйдийн агших чадвар нь нэмэгдчихэд. Тийм учраас өдөр болгон тодорхой цагаар те их байх албагүй штэ. 10 минут ч хамаагүй, 15 минут ч хамаагүй өөрийнхөө биеийг халаасан тийм хөдөлгөөн хийгээд байх юм бол цөсний тэр булчингийнх нь агших чадвар нь сайжирж ирнэ. Ингээд холестерин хүйдэнд хуримлагдахгүй байх боломж бүрддэг. За хүчлээ сайн ялгаруулъя гэвэл та жоохон гашуун амттай хоол идчих, тийм ээ. Гашуун амттай хүсгэхээр юу яаж болох вэ гэхээр одоо ногоонууд байж болно, тийм. Ногоо байж болно. За мөн хүчлэг хүнснүүд байж болно. Бид нэр одоо жимсгнүүдийг идэж болно. Новчид ногоонуудыг хэрглэж болж байна. За хэрвээ олдсон байх юм бол артишок гэдэг те идэхэд бол маш тийм гашуун амттай. Энэ ногоо бол бас цөсийг маш сайн хөөж идэг. Одоо толбот арцаахаа гэж нэрлэдэг. Milk thistle гэж хүмүүс нэрээр нь мэдэх баг. Тэгэхээр тэр бас цөсийг маш сайн хөөж өгдөг. Цөсний хүчил үүсэх тэр процессыг дэмжиж өгдөг. Тэгэхээр турмерик гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр турмерик чинь өөрөө бас цөсний хүчил үйлдвэрлэлтийг идэвхжүүлж өгдөг учраас бас та өөрийнхөө идж байгаа шүлтэй хоол, одоо үндсэн хоол тэрэндээ бас ингээд нэмээд өгчих юм бол цөсний хүчил үйлдвэрлэлт бас дэмжигдэж өгдөг юм байгаа. Манай төв дээр болохоор яг ийм цөсний өтгөрөлтэй цөсний урсгал нь ингээд зогсон голчихсан юм үс зориулсан нөхөн сэргээх зөвлөгөөнүүдийг өгдөг. Дээр нь дотроос ууж хэрэглэх юм бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр нь дандаа нөгөө цөсийг идэвхжүүлж үүсэх процессыг дэмжиж өгдөг. Түрүүний хэлсэн толбот арцаахаа гэдэг нөгөө milk thistle гэдэг байгаа тэр бодистой үрэл байгаа. Малингийн гурилтай үрлийг бид нэр өгдөг. За лецитинтэй бал өгдөг. Лецитин бол өөрөө бас өөх тосны солилцоог маш сайн дэмжиж өгөхөөс гадна бидний цөсний өөрийнх нь найрлагт бол заавал лецитин оролцож яадаг. Тэгэхээр лецитин чинь холестерин, цөсний хүчил хоёрыг хооронд нь ингэж учир зүгийг нь олж өгөхөд одоо тусалдаг тийм нэгдэл байгаа. Тэгэхээр лецитинтэй бид нэр зүгийн балыг өгдөг. Тэгээд хоол боловсруулах замд цөсний хүйдэнд нь үрүсэл, илгэнд нь үрүсэл байвал үрүслийг нь дарах юм зүгийн жилийтэй бид нэр хандуудыг бас өгдөг. За тэгэхээр эдгээрийг нийлүүлээ дээр нь бид нэр физик эмчилгээний аргууд зааж өгдөг. Тусан болон одоо халуун жин тавих гэх мэтчлэн ийм олон эмчилгээг бол зөвлөдөг. Тэгэхээр танд эмгүүгээр тийм ээ цэснийхээ асуудлыг шийдээд холестериноо бууруулах юм сонирхол хүсэл байгаа бол манай төв дээр хурж ирж болно. Энд харагдаж байгаа утсаар холбогдоод цаг аваад хурж ирж болно. За захиалга бас өгч болно. За ингээд бүгдээрээ ерөнхийдөө хоол боловсруулах замын асуудлыг заавал тийм ээ хаалгаанд хүрэхгүйгээр эсвэл
байнгын уудаг юм тасал болсон юм уухгүйгээр шийдэж болох олон эмчилгээний аргууд байгаа. Тэгэхээр тэдгээрийг одоо бүгдээрээ судлаад суралцж байгаарай. Тэгээд аль болохоор хотоод гисээ эм хэрэглэхгүйгээр ангааж сурцгаая. Тэгээд цөс хэрвээ өтгөрж байгаа бол холестерин ихсээд байгаа бол эмээр биш хооллолтоороо амьдралын хэв маягаараа засцгаая. За удахгүй дараагийн хамтлагаар уулзцгаая.